Намар орж ирэнгүүт багш нар нэх баахан миний зуны амралт сэдвтэ эсэ бичүүлдэгтэй. Тэгээ баг бүх багш нар бичүүлсэн. Монгол хэлний багш, уран зохиолын багш, англи хэлний багш тэгснэ тэрийг яриулна. Бид нар биеийнхээ зун яаж өнгөрдгийг бүгдээр ингэ мэднэ шүү дээ. Жил болгоно баг ижлэгэн байд юм чинь тэрийг мэдээж яадیں۔ Тэгээд бид нар ямар хөдөө гарна, лагер очно гэх юм биш. Баг манай амьдарч байгаа газар чинь хотынхны амралтын газар юм чи. Гэтэ бид амрахгүй заяа. Бид амрахгүй. Бид 100 ноо тэрнэ. Малгай мална. Тэгэж гэрч цуухцаа байхгүй шүү. Тэгээд тэднийг сонсоод ахнаа. Өдөрийн мэдэрч зуны амралтаа өнгөрөх хэдэн төрөл байна. Тэгэхээр сумын сурагчид зуны амралтаараа юу хийдэг вэ? Зунжаага морь ундаг. Манай ангид нөгөө морь ундаг хүмүүс нилээдгүй их байсан. Харин зуны амралтаар л тэдрээс морьныхоо уян дээр л амьдрын штэ. Морой сайн, тортон, тэжин мэдрэлийг ингэ тохируулж өгөн заадуулж ажилтай. Бидрийг бодвол. Тэгээ багш нар ингэ намар орж ирэх нь асуудаг байхгүй. За та нарын гэрийн даалгавар хаа байна? Ялангуяа чиний морь унсаар байгаа даалгавар хийгээгүй юу? Морь чухал юм уу? Гэрийн даалгавар чинь чухал юм уу? Гингэт нь багшаа. Тийм би морь унаа завгүйс. Гэтэ би аймаг төрүүлсэн шүү. Гингүүтэл нөгөө сумын нэр гаргасан гэд багш нар харж үзсэн заяас. Харин наадам төрүүлээгүй хүмүүсийг бол зүгээр байх. Барьж идэн баг. Дараачих нь ноо тэрсэн хүмүүс. Тэгээ манай сум талбай томтой, хүн ам цөөтэй. Өөрөөр хэлбэл хийх ажил их байгаа ч хүний нөөц багтаа болохоор том жижиггүй гэрүүлийнхаа бизнесийг дэмжих гээд ингээд зүтгэн зав. Тэгээс ч хөдөө ээж ич тэр том газрыг ашиглаж ногоо тарихгүй бол сонин штэ. Боломжоо алдаад байгаа байхгүй. Тийм болохоор багш сурагчгүй ногоон дээр ажиллана. Тэгээд баг намар орж ирж зав. Багш нартайгаа танаа ногоо хэр манайх тийм ногоо тарьсан штэ. Танайхаа ямар бордоо хэрэгэлсэн. Манайх тэрийг хэрэгэлсэн. Тэгээ баг цуг ингээд хамтарч тарих марих талаараа яриад байгаа юм шүү. Ер нь намар орж ирээд нь үл бизнес яригддаг. Тэгээ ногоо тарьж байгаад орж ирсэн хүүхд бусдаасаа арай хурдан булчин суун. Тэгээд бас борлно. Бүр жиг утгаараа. Гэхдээ бас хөдөө амьдардаг мөртлөө борлдоггүй хүмүүс бас байна. Яасан ч борлдоггүй охид хүүхэд. Би гайхаад байгаа байхгүй. Тэд нар ингээд зунжанга гадаа байсан гэдэг юм зэ. Тэгсэн мөртлөө ингээд хэдэн жил газар нуугж байгаа ирсэн юм шиг. Цагаан. Та нар тийм төрөлхийн цагаан юм уу? Аль эсвэл юм нэг цусогчийн хойлц байна уу юу? Тэгээ одоо бодохны тэд нар нэг бол нэг хот газар хамаатнууд руугаа л явцсан байд юм шиг л тий. Аль эсвэл нөгөө гадаа ажлыг шаардахгүй болохоор гэрээс гарахгүй. Тийм. Тэгэл зунжаага сүдэд дор ерөөсө борлдоггүй нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа зэ. Тэнгүүтээ хөдөө гэрдөө явсан хүмүүс. Хүй хөдөө ээж бас юм давхар хөдөө гаргаад ирв гэж бодож ийл зөв заяа. Зөв сэтгэж байна. Тэгэхээр хөдөө гэдэг чинь бас хөдөөтэй. За миний амьдардаг хөдөө нь сум ийм газар байшин барилгатай. За хамгийн өндөр барилга нь үсрээл 2 давхар. Харин биднийхээ хувьд бас хөдөө гэдэг байгаа нь жинхэнэ мал дээр жинхэнэ нөө гэрээ болгоод нүүддэг айлуудыг илдэг байхгүй. Аль эсвэл бүр нөгөө хөдөө газар тариалан дээр ингээ очихыг хөдөө гэдэг. Ер нь тэгэхээр хөдөө сумынх бас хөдөө мал дээр гэж тусдаа ингээд байгаад байгаа. Бас тэгээд өөр сумаас ирж сурж байгаа хүмүүс байгаа. Тэгээд тэд нэр 100 болохоор нутаг буцсан гэрлэгөө хайрцгаана. Тэгээд нэг хэсэг нь ингээл нутаг буцаал, нэг хэсэг нь хөдөөнөө очиод байж л тэгсэн маш цөөхөн хэсэг нь баг хэсэгч биш заяа. Маш цөөхөн хүүхдүүд гадагшаа. Одоо гадаад явна гэдэг бол амар ховор үзэгдэл ахгүй. Баг хот явж байгаа нь ингээд амар ховор гацч чинь. Ингээ манай ангины хүүхэд намар орж ирчээд би Америк явсан гэх нь Үтишээс явж болт юм уу? Би яаж мэдтiin бэ? Явж болтыг мэднэ л дээ гэхдээ. Тийм амархан гэж мэдтийхгүй. Тэгсэн чинь зүгээр мөнгө болчт юм байл шүү дээ. Тэгээд тухайн үед амар гайхчихсан. Тэгээд одоо ингээд нэг хотын хүүхдүүдийн зуны амралтын яриаг ингээд сонсоод хараа. Ер нь гадагшаа гэдэг чинь амар энгийн үсгэл болцсон юм байна. Тэгээд хөдөө бол гадаад явсан гэвэл. За энэ томорчээ. Удахгүй биднийг мартах нь. Энэ аав ээж нь яг улс төрт гарсан байна. Тэгэж хаашаа. Удахгүй биднийг мартах нь гэсэн чинь үнэхээр л мартаад явдаг л да. Тий. Ер нь гадаад явсан хүмүүсийн ихэнхдээ мартаа явчихдаг. За тэгэл ихэнх нь ингээд сайхан адал явдалтай өнгөрүүлнэ. Ямар нэг юм хийж өнгөрүүлнэ. Гэхдээ үлдсэн нэг цөөхөн хэсэг нь гэртээ юу зүгээр байх байдгаараа юу ч хийхгүй. Та нар ямар хотын хүмүүс байгаа юу? Та нар чинь юун төлөө хөдөө сумын хүмүүс лээ. Ямар нэг юм хийлдэ. Тэгэхээр аав ээж нь захир ганд аль эсвэл өөрсдийн хувийн бизнестэй болохоор тэрийг ажиллуулаа явчихна. Тэгвэл ямар нэгэн гадаа дотор юм хийх ажил байхгүй. Ямар гэрээс гарах юм биш. Задуулчин борлохгүй. Тэтгэх хараад би ер нь энийг их уйддаг багтаа л гэж боддог байсан юм.
бид нэр 100 юу исэн талаар ярихаар ямар их үр бүтээлтэй байснаас ингээл гайхт штэ. Зарим нь дараа жилийн хийх холыг тарьчихсан, зарим нь аав ээжтэй дэм болсон. Тэгээд юм хийгээг үтсэн хөдөө ирүүл газар авчтэй. Амар сайхан цуссан дээрлээ. Одоо та нар бодож байвал би яднаас бэ хэрвээ штэ. За би гэртээ юурд гэнэс. Ихтэй зүгээр суухаар зүлгэд суугчээр би бас зүгээр байгаагүй. Манайх чинь ногоо тэрэнд нь туслана. Ихтэй бас бүр жинхэнэ ингээд бордлоо гадаа байхгүй л те. Аавшээр тэгж амар гадаа байлгадаг байсан. Манайх чинь бас цөөхөн сайлын үнэтэй. Сүр цагааг нь ийш тийшээ болгочихно. Гэхдээ бас тийшээ бүтэн ингээд шумбаж орохгүй. Тэгээ ерөөсө гадаа гарахгүй болохоор би ш нэх борлохгүй. Өдрийг ихэнхдээ л гэртээ л өнгөрүүлдэг байсан дөө. Гэхдээ би чинь бас те цаас харандаа холбоно. Нилээ хитэн дэвтэр дуусган тэгжил зургийг өнгөрөөдөг байсан да. Амраагүй байсан ч зурч ил байдаг, амарсан ч зурч ил байдаг. Тэгэхээр би баг гэртээ юурх гэхээсээ илүү гэртээ өөрийгөө хөгжүүлж байна. Гоё. Орчин үеийн гоё өөрийгөө хөгжүүлэх. Би тэгжил зургийг өнгөрөөдөг байсан дөө. Тэгээ энэ бичлэгийг одоо үсэж байгаа ингээд хөдөө сумд амьдардаг хүмүүстэй байвал та нар өөр зургийг өнгөрөөдөг бол коммент хэсэгт бичээрэй. Би бас үлдээсэн байж магадгүй. Манай ангис чинь ердөө 20 хүүхэд байсан юм чинь одоо 20 хүүхдийн дундчаал гаргаж ирсэн ийм зүйлүүд байхгүй. Өөр сонирхолтой ямар байлаар өнгөрөөдөг байснаа коммент хэсэгт бичээрэй. Би бас уншаад ийм байдаг байсан юм те гэд сонирхолтой л авах. Тэгээд энэ бичлэг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр та.